Зээл хөөцөлтнө гэдэг ч бүүн чирэгдэл юм шүү. Тоймтойхон юм аваагүй хэрнээл цалин дуусчих юм аа. Цалингийн зээл лизинг хоёрын аль нь ашигтай байдаг юм бол? Зээлийн хүү хадгаламжийн хүү л гэдэг. Ингээд хүүгээ яг яаж зөв тооцохыг бид нар мэддэг үү? Санхүүгийн харилцаанд ороход энэ мэд мэдэхгүй олон бэрхшээл танд тулгарч байна уу? Бизнес радио 98.9 санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк хамтран таны санхүүгийн боловсролд нэвтрүүлгийг хүргэж байна. Орон сууцны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчлэгний талаар сонсогч танд мэдлэг мэдээлэл олгох зорилготойгоор бэлтгэж байна. Голомт банкны орон сууцны санхүүжилтийн хэлтсийн менежер Гэрэлмаа оролцож байгаа. Тэгэхээр Голомт банкнаас гаргаж байгаа орон сууцны санхүүжилтийн яг хичнээн төрлийн бүтээгдэхүүн байна. Өмнө нь бол 8% зээлээс гадна яг Голомт банкны одоо яг өөрийн их усрын олон төрлийн орон сууцны зээлийн бүтээгдэхүүнүүд байдаг. Эдгээрээс дурдвал залуу гэр бүл зориулсан орон сууцны зээл гэдэг нь залуу гэр бүл гэдэг нь 35 хүртэлх насны гэрэлтийн баталгаатай залуу хосууд зориулсан. Тэг гол онцлог нь гэх юм бол урьдчилгаа төлбөр хамгийн бага 20%. Зээлийн хугацаа нь урт 20 жилийн хугацаатай байгаа. Мөн дараагийн эрэлттэй нь болохоор амны орон сууц худалдаж авах зээл. Энэ бол манайхны нэрлэлээр хаус худалдаж авах зээл гэсэн. Энэ болохоор ер нь бол иргэдэд одоо хаус худалдаж авах зориулсан олгогддог зээл. Энэ нь болохоор ер нь онцлог нь хот төлөвлөлтөнд орж барилгын тусгаалсан хаяг авсан эд хөрөнгийн усын бүртгэлт амны орон сууц гэж бүртгэгдсэн одоо төвлөрсөн шугамшилжээнд холбогдсон. Эсвэл одоо цэвэр бохир усаа өөрснөөс шийдсэн энэ орон сууцыг хэлж байгаа маа. Мөн дараагийн одоо яг өдөө орон нутаг болон захын хороолт эрэлттэй нь бол одоо хашаа байшин худалдаж авах зээл. Одоо банкны хэллэгээр бол хувийн сууц худалдаж авах болон барьж дуусгах зээл гэж байгаа. Эдгээр нь бол онцлог нь иргэдэд одоо хашаа байшин газартаа нь худалдаж авах, барьж дуусгах зориулан олгодог тийм зээлийн төрлүүд юм аа. Залуу гэр бүл зориулсан орон сууцны зээл гэдэг нь одоо олгоод байгаа бидний зүгээр байнга аваад байгаа орон сууцны зээлээс юугаар ялгаатай? Ягаад заавал залуу гэр бүлд олох орон сууцны зээл гэж тусна гэдэг юм зээлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Залуу гэр бүл гэсэн утгаараа бол насны хувьд бол гэр бүлийн хоёлоо одоо 35 хүртэлх насны. Тэгээ залуугийн хосууд болохоор урьдчилгаа төлбөрийн хуримтлал багтаа гэж үзээд урьдчилгаа төлбөр хамгийн бага 20%. Амны орон сууц худалдаж авах зээл гэхээр одоо за хаус гэж юм л та. Хаус гэдэг дээр Улаанбаатарын хэмжээнд яг тэр төлөвлөлтөнд орцсон хотын одоо гэдэг нөгөө төвлөрсөн дулаан шугамж сүлдээндээ холбогдсон хаус гэхэр хэр ер нь олон байна. Энэ дээр бол яг Улаанбаатар хотын хэмжээнд бас тэр болгон олон байдгүй. Тийм болохоор нэмэлтээр одоо цэвэр бохироо өөрсдөө их усраа шийтсэн гэд. Энэ болохоор гүний худагтаа эсвэл одоо цахилгаанаа татсан. За. Тий. Дотроо одоо 0 бан дүрштэй тий. Дотроо 0-оор шийтсэн. Тэгээд одоо парта энийг л бол хэлээд байгаа. Энэ амны орон сууц худалдаж авах зээл шүү дээ тий. Гэр хороолоос ийм амны орон сууц худалдаж авч болно гэсэн үг шүү дээ. Тий. Одоо өөр давхар барьцааны шаардлагагүй. Одоо зээлээр авах байгаа байр маань одоо амны орон сууц маань өөрөө барьцаа болоод явна гэсэн. Одоо чинь амны орон сууц буюу хаус зээлээр худалдаж авах гэж байгаа бол байршлаас шалтгаалаад өгөхгүй барихгүй гэсэн юм бий юу? Цуслан гэдэг юм уу? Жохон аслагдмал гэр хороолууд байна шүү дээ. Хотын аслагдмал шин суурьшлын бүсгүүдэд байгаа. Гэхдээ жохон хол тэгсэн мөртлөө танай банкны шаардлагыг биелүүлсэн дотроо бохир дулаанаа шийдсэн ийм хаус зээлээр авах гэж байгаа бол яах вэ? Одоо яг байршлын хувьд бол одоо жишээ нь хамгийн сүүл одоо Канад модон хаус гэдэг байгаа шүү дээ. Энэ дээр бол одоогоор бол зээл олохгүй байгаа. Учир нь гэх юм бол Канад модон хаус нь бол баригдаж бол хураашхтай түргэн. Тэгэхээр одоо зээлийн барьцааны шаардлага бол хангахгүй. Одоо заавал одоо суурьтай объектнууд юм суурьтай байхыг шаарддаг. Зээлийн хэмжээ нэр хэд байгаа вэ? Амны орон сууц болоод энэ залуу гэр бүлд олох зээлийн дээд хэмжээ. Залуу гэр бүл болох зээлийн дээд хэмжээ нь бол дээдлэн 160 сая. Амны орон сууц хаус бол харьцангуй өндөр үнэлгээтэй байдаг болохоор зээлийн хэмжээ маань өндөр 200 сая хүртэлх төгрөгийн хэмжээнд болох боломжтой. Хувийн орон сууц худалдаж авах болоод барьж дуусгах гэсэн нэг юм зээл байгаа даа. Тэгэхээр энэ хувийн орон сууц худалдаж авах гэдэг нь юу вэ? За барьж дуусгах бол яг дутуу барьцныгаа бол банкнд барьцаалаад тэгээд байраа одоо үгтийн хувийн орон сууцыг гүцээгээд барих зээл байгаа. Хувийн орон сууц худалдаж авах гэдэг нь ер нь бол иргэдэд одоо хувийн хашаа байшин газартаа нь худалдаж авахд за тийм тэрэнд зориулаад олгодог зээлийн энийг болохоор гол одоо тавьж байгаа шаардлага нь газар нь бол эзэмших хэрхийн газар дээр баригдсан. Тэгээд нөгөө өвөл амьдрын суух зориултаа шавардлагатай байшин гэр хороолт байршилтай ийм нөхцөлөд байгаа. Гэр хорооллын ийм орон сууцны зээл Голомт банкн дээр жишээ нь хэрэг гарч байгаа. Нийт танахаас орон сууцны зээл хүсэж байгаа хүмүүсийн хичнээн хувь нь амны орон сууц, хичнээн хувь нь гэр хорооллын хашаа башаа худалдаж авч байгаа зээл байна. Голомт банкны хэмжээнд бол орон нутгад бол бүх салбар тооцооны төвөөр дамжуулаад
одоо хашаа байшин худалдаж авах болон барьж дуусгах зээлүүд гаргадаг. Улаанбаатар хотын хувьд бол бид нэр яг бүслээд одоо захын хорооллын салбаруудаар одоо 4 бүсэд цонгийн архан салбар, хойшоо олзлонгийн одоо бүсэд 32-ын тойрог, зүүн тишээ офицеруудын ордон, кино олдор гэдэг голом тогтны салбаруудаар дамжуулаад тэр гэр хорооллын барилтаа ойрхон тэр салбаруудад бол тухайн зээлийг аваад болгож байгаа. Барьж дуусгах зээл гэж л да. Орос улс гэр хорооллыг барьж дуусгах зээлийн хувьд бол орон нутгийн иргэдэд бол боломжтой байгаа. Улаанбаатарх болохгүй. Улаанбаатар боломжгүй. Энэ болохоор ер нь бол барилгын одоо гүйцэтгэл одоо нөгөө байшин юу нь бол 60% та хүрсэн. Тэгээд байшингаа бариад ямар ч 60% босгоцсон. Энийгээ дуусгах зориулаад одоо тооцоогоо хийгээд одоо ийм хэмжээний материал одоо юу тооцоо гаргаад дуусгана гэд одоо бас нөгөө газрынхан гэрчлэгээтэй тэгээд тухайн одоо энэ зээлээр одоо барих байгаа байр маань өөрөө барьцаа болоод тэгээд одоо авах зээл байгаа. Энэ бол орон нутгад эргэлтээ тэг гол юу нь бол бид нарт бол зээлдэгчлээ даатгуулахыг шаарддаг. Хашаа байшингийн зээл авахд за хязгаар нь жилийн хичнээн жил байна. Дээдлэн одоо хичнээн төгрөгийн зээл болгож байна. Манайх энэ одоо нөхцөл харьцангуй уян хатан болгосон хугацааг нь уртсгаад тэгэхээр хашаа байшин худалдаж авахтаа бол дээдлэн 10 жилийн хугацаагаар иргэд маань авах боломжтой. Тэгээд 30 сая төгрөг хүртэлх зээл. 30 сая төгрөг хүртэлх. Тий. Зээлийн дээд хэмжээ 30 сая гэсэн. Барьж дуусгах нь бол харьцангуй богино хугацаанд. Тэгэхдээ 8 жилийн хугацаатай 20 сая лимит. Яг хотын төв автобусны буудалтай ойрхон гэр хорооллын өвлийг цэвэрхэн дулаах хашаа байшин бол бараг 50 сая хүрж байгаа гэсэн ийм судалгаанууд байдаг юм байл л дээ. Тэгэхээр энэ нөхцөлд яах вэ? Энэ нөхцөлд бас үнэлгээг нь одоо манай банкны нөө барилгын эксперт үнэлээд зээлийнхаа дээд хэмжээтэй тохируулаад үлдэгдэл одоо урьдчилгаа төлбөрөө бол иргэд маань өөрөө нэмээд төлөх боломжтой. Тэгэхээр 30 саяас дээшээ бол гарахгүй. Тэгэхээр би одоо гэр хороололд 50 саяын хашаа байшин авах гэж байгаа бол 20 саяны би өөрөө урьдчилгаа төлж болж авна. Яагаад заавал гэр хорооллын хашаа байшин худалдаж авахд зээлийн хэмжээ ингэж бага тогтоосон юм бэ? Ер нь бол манай банк зөвш ерөнхий ус бодлохоор гэр хорооллыг багасгахыг орон сууцын өргөжүүлэх гэсэн хүрээнд бол бид нар хашаа байшин худалдаж авах зээл байна. Гэхдээ одоо лимиттэй тий. Тэгээ аль болох гэр хорооллоос орон сууц нь чиглэх хөдөлгөөнийг бол дэмжиж байгаа. Гэр хорооллын хашаа байшин худалдаж авах зээл хөөцөлдөх явцад ямар шугам өндөрлүүд гарч ийн. Гэр хорооллын хашаа байшин худалдаж авах гад зээл хөөцөлж байгаа иргэд юун дээр илгэшэл гарч ах шиг байна. Иргэдтэй зөвлөхөд газар нь бол заавал эзэмших эрхийн гэрчлэгээтэй байна. Тэгээд хэрвээ одоо газар хайж байгаа бол одоо хашаа байшин хайж байгаа бол газар маань эзэмших эрхийн гэрчлэгээтэй. Мөн одоо газрын эзэмших эрхийн гэрээ гэрчлэгээтэй мөн газрынхаа төлбөрөө занд нь төлсөн баримттай энэ баримтын та нар үзээрэй. Мөн одоо тэр байр маань өөрөө давхар өөр зээлийн барьцаанд байхгүй байна гэдэг нэг банкны шаардлага үүдээ шүү дээ. Давхар зээлийн барьцаанд давхар зээлийн шалгах. Тий, тэрийг шалгаарай. Бас ингээд газрын хэмжээ 0.7 хэмжээ 0.7 гэж боловч ингээд хүмүүс чинь хит баг 4 хуваацсан ч юм уу тий бүр 200 м квадрат газар байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол бас банкны нөгөө экспертийн үнэлгээ буурна. Эргээд одоо зарагдахтаа одоо муу ч юм уу тийм болохоор аль болох энэ газрын хэмжээ нь бол жижигхэн байвал үнэлгээ бага, олох зээлийн хэмжээ нь бол багасхыг бол анхаарал үзүүлмээр. Тэгвэл ер нь бол уг нь 0.7-оор байвал. Тэгээ бол одоо юу гэдгийг 0.7-оос бага байлаа гэж зээл өгөхгүй гэсэн үг биш үү? Яхан зээл л бага болно гэсэн үг. Өөр ер нь бол яг ингээ иргэдээ зөвлөхөд хашаа байшин худалдаж авахдаа ямар зөвлөгөө өгөхөөр орон сууцны зөвлөгөөнүүд их байгаад байдаг те. Тэгээд хашаа байшин дээр ч гэсэн бас тэрнээс их бас ингээд анхаарч үзэх юмнууд байдаг. Тэгээд энгийн хэрнээ хүмүүс санааштай. Одоо жишээ нь хамгийн гол нь бол дэд бүтц чинь цахилгаан, дулаан, цэвэр ус дэд бүтцээ хэрхэн шийдсэн байна. Мөн тэгээд юу зам харгуй, худаг буудалтай ойрхон орчин их чухал. Эдгээр нь болоод одоо үерийн ам далан дээр буугаагүй, хажуудаа гууж алгагүй, хийц дизайн сайн те. Эргээд зарагдахтаа одоо үнэн буухгүй, борлогдохдоо түргэн гэсэн үг те. Мөн цаашдаа анхаарах юм одоо төмөр замын гармаас бол 500 м-ийн дээш зайтай. Тэгээд голын сав газар одоо цэвэр усны нөөц гэдэг чинь те. Цэвэр усны нөөцөөс хол 500 м-с дээш зайтай. Энэ талуудыг бас ажиглаарай. Гэр хорооллын хашаа байшин худалдаж авах зээл хөөцөлдөж явах явцад танаа дээр гарсан зүгээр хүмүүст тодорхой жишээнүүд байна уу? Тийм салбар дээр бол хамгийн их нь одоо хөдөө орон нутгаас шилжиж ирж байгаа хүмүүс одоо уулын орой дээр ч юм уу тий хол газар. Тэгээ эсвэл хамгийн их нь бол үерийн далан дээр буучдаг. Тэгээ үерийн далан дээрх тэр байрыг бол мэдээж нөгөө үнэлгээ зах зээлийн үнэлгээс хямд тэрийг зээлээр авъя гэдээ ороод ирдэг. Энэ тохиолдолд бол эрсдэлтэй. Тэгэхээр бол банк бол зээл болохоос татгалзнаа.
За жоохон хотынхон төв рүү ойрхон ч гэдэг юм уу тий. Телевиз гандан гэнэ газарт орно гэж ярьсан. Тэгээ нөгөө хүмүүс нэгэд үнэ өсгөгцсөн. Энэ нөхцөлд яах вэ? Энэ нөхцөлд бол мэдээж банк үнэлгээг тооцсон. Бас яг энэ дээр бол манай дээр ийм тохиолдол гарсан. Яг газарт орно одоо манайх ингээд орон сууцаар 5 жилийн дараа ч юм уу солигдны нүд өргөттэй өгнө гэд зээл хөөцлөд ороод ирдэг. Тэгээд яг ингээ хашаа байшин барьцааг үзэхээр нөө дээр өндөр хүчтэлийн шонтой ойр. Тэгэд энэ бол өндөр хүчтэлийн шонтой ойр бол хизээш одоо тэнд орон сууц баригдах боломжгүй тийм байгаа. Тэгэхээр иргэд маань өндөр бас гэр хорооллын хашаа башин зээлээр хөдөлж авч байхад тэр зээл нь нэрэн зүгээр хэд хоногийн дотор гардаг бай. Яг хөөцөлдөх явц бол яг энгийн бусад зээлүүдтэй адил одоо зээлдэгцээ шалтгаалт орлого тодорхойлох баримтууд тэгээд нэг хувь хүний өөрийн бичих хэрэгөөд штэ гэрэлтийн баталгаа хорооны тодорхойлолт одоо иргэний өмнөх тэр материалууд тэгээд гол нь нөгөө барьцаанд тавьж байгаа хашаа башин газрыг чухалчлана. Тэгээд зээлийн олгох шийдвэрлэх хэмжээ бол мэдээж ажлын 10-аас 15 хоног энэ хугацаанд шийдвэрлэнэ. Бас нэг онцлуулж анхаарах зүйл нь бол одоо хашаа байшингийн материалын хувьд тий хийцсэн материалын хувьд бол иргэд бас анхаарах шаардлагатай. Сүүлийн үед бол гал дамархан автагдахааргүй хийцсэн. Тэгээд яг цэвэр модонд торох одоо гадуураар реклцсэн байдаг шүү дээ. Эдгээр нь бол бас эрсдэлтэй. Үнэхээр амьдрах хоолой татаа орчин модтой сайн гэж байгаа боловч гал дүртэмтгий энэ орон сууцыг бол эрсдэлтэй л гэсэн. Банк зээлийн барьцаанд авах уу? Банк бол одоо үнэлээл одоо багаар одоо зөвлөөл одоо даатгуулаад тэгдэг. Тоосгонч гэдэг юм одоо юу гэдгийг тоосгон шавар байшингаас арай багаар үнэлнэ гэсэн үг. Тэгэхээр жоохон модон гэр хорооллын хашаа байшин тэгнэ гэсэн. Барилгын эксперт үнэлнэ. Мөн одоо тоосгоор өнгөлсөн мөртлөө иргэд бол хашаа байшинг бол 12 24 хамтаа маш нэмгэн өнгөлсөн байдаг. Энэ бол чанаргүй. Тэгээ хэрвээ тоосгоор өнгөлсөн бол хамгийн багадаа 38 хамтаа байна уу гэдгийг бас хараарай гэж зүйл. Үнэлгээг банкнаас хийх үү? Бид нэр цаанаас одоо юу гэдэг нэг үнэлгээний үнэлгээчнэр хийх үү? Зах зээлийн ханшаар тэгээ банкны өөрийн барилгын эксперт үнэлнэ. Барилгын эксперт хувь хүний одоо юу гэдэг нэг зарах гэж байгаа үн хоёр зөрөлдүүл яах вэ? Банкны эксперт одоо юу гэдгийг за би энэ таны байрыг бол 20 сая гэж үнэллээ. Гэтэл нөгөө үгүй би нэг 35 сая юм уу 40 саяд зарах гэж байгаа. Гэт энэ одоо юу гэдэг үнэлгээний зүрх гарсан тохиолдолд яах вэ? Яаж шийдэх вэ? Мэдээж одоо байраа зарах байгаа тал нь бол хит хөөрөх өсөх тохиол байдаг. Тэгэхээр бид нар бол одоо зээлээр авах байгаа талдаа зөвлөгөө өгөөд одоо яг одоо бодит үнэлгээг л санал болгодог. Зээл хөөцөлтөн гэдэг ч бөөн чирэгдэл юм шүү. Тоймтойхон юм аваагүй хэрнээл цалин дуусчих юм аа. Цалингийн зээл лизинг хоёрын аль нь ашигтай байдаг юм бол зээлийн хүү хадгаламжийн хүү л гэдэг. Ингээд хүүгээ яг яаж зөв тооцохыг бид нар мэддэг үү? Санхүүгийн харилцаанд ороход энэ мэд мэдэхгүй олон бэрхшээл танд тулгарч байна уу? Бизнес радио 98.9 санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк хамтран таны санхүүгийн боловсрол нэвтрүүлгийг хүргэж байна.